бахархдаг. Эцэг дээдсээс үүлсэн түүх соёлоор бахархдаг. Элэгнэгт монголчуудынхаа авьяас бэлгээр бахархдаг. Энгүй тансаг аялгууд уртын дуугараа бахархдаг. Бид алтан говийн зэрэглээгээр бахархдаг. Амсаж ундаадаг аршаан булгаараа бахархдаг. Ардын сайхан дуугараа бахархдаг. Аяг шигт нь уярж ухааждаг ард түмэн. Монгол ардын уртын дууны үнэтэй хөв соёл уламжил ёсыг авч үлдэх түгээн дэлгэрүүлэх үйлсэд сэтгэл зүрхэн зориулж суралцах үйлч шамдаж байгаа геологч, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан уртын дуучин Лувсан гомбын оюун туяагийн жаргалтай бүсгүй тоглолтод төрөлсөн ирсэн эрхэм үзэгчид, эрхэм зочид та бүгдийнхээ энэ сайхан үдшийн түмэн амар амгалан айлтхан мэдчилж байна. Тэнгэрийн үзүүргүй хаяа, тэнгисийн төгсгөлгүй давалгаа, айз мань дэлхийн энтэй аялгуун очлонгийн эгшигтэй уйхан замбуу твийн наран химээх гайхамшиг туртын дуугаар жаргалтай бүсгүй тоглолтын жаргалын аяг шиг эхлэж байна. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан уртын дуучин Лувсан гомбын оюун туяа гоцлож уртын дуучид төрлөг өргөн морин хуурын үлэмж эгшгэлгүй хамтлаг. Zambo TV nara
Тийм ээ. Хорвоогийн хамаг явдлыг хоёрхан жавхцсан багтаадаг Азийн цээжинд нутагтай гайхамшигт уртын дууны энэ сайхан аялгаугаар жаргалтай бүсгүй тоглолтыг нээсэн нийт уран бүтээлчдийн халуун алга ташаалтаар бэлэг барья. Манай оюун туяагийн жаргалтай бүсгүй тоглолтод олон сайхан уран бүтээлчид аяг хишгэн уран бүтээлийн дээжийн өргөн барихаар хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд та бүхнийхээ өмнө бүжгийн эсрэг нэгдлийн хамтлолныг хүндэтгэн урья. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан мөнгөн цэцгийн дэглэлд ургах наран.
Монгол ардын дуу Суман дэлт Монгол улсын соёлын тэргүүний ажилтан уртын дуучин Лувсан гомбын оюун туяа. Үндэсний хөгжмийн хатад хамтлаг. Чуги яко арагада ясна атабага ширдэгчин арны өммөн байнако онцода придэсэн хоёрогорванга өгчнэко чиний батад миний дэчэжиндэ Баяр хүргэе. За, манай үедээ бол жоохон сандарч байна. Оюунтай сандрах нь үедээ олон жил дуулсан би өвтөр сандардаг тай. За, тэгэхээр энэ бол сайхан байна. Ингээд оюунтайгаа хамт Монгол ардын дуу Жижүү хот гэдэг сайхан дуу гэргэн барья. 알려선 성근시계 알아온 사람 호로가라고 아이로고
шичэндэгөө аюулхай зүрхийг миний догтлуулаа байндахоо Урадаа газрынхаа ухаяга торгороход утаныхаа бутмаа шагадада ойсимако уттавижин дагшага таван орныга бодвандахо удатэй устэй шагадада ойсимако шуугааго уршин хойшин харуулж байгаа шагнада ойсимако удан царайтэй цаас чихрэ батрыгаго уршин хойшин харуулж байгаа шагнада ойсимако 사강 잘라대 택향 쇼가고 사신도 나신 하루 전화 샹가다 얼씨마고 사강 잘라대 사서 지키려 마트리가고 사신 하루 전화 샹가다 얼씨마고 Сүхбаатарын хөгжим үүлэн бор үндэсний цөөхөл хөгжмийн хатад хамтлаг. Баярлалаа. Хатад хамтлагийнхаа уран бүтээлчдэд дахин баяр хүргье. За тэгээ одоо бүгдээрээ геологч Оюун Туяагийн шүлэг, Буурлагийн аялгау, Дорны хайгуулчт хэмээх сайхан дууг хүлээн авцгаая. Та бүхнийхээ өмнө Сагдагийн ерөнхий газрын сүлд чуулгын гоцлол дуучин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Дархан Баатрыг хүндэтгэн урья. За энэ сайхан дууг 10 жилийн өмнө дуул та бүхэндээ бас сонирыг мэлаж байжээ гэд та бүхэндээ сайхан дууга чи одоо хүргье. Хүлээн авна уу? За дахин дэжгэрүүдий. Хей!
Hey! Дай. Загарадэшээ. Hey! Сайрын харагдах цавын галан цагаан мөнгөний баян ордтой хонхон цэцгээ дүүрэн талан хойдмог металлын баян ордтой мөрөдөл болсон бидний нутаган мөргцгийн баян талтай мөнгөн содомрох жоншны ордода мөнхөд дурсагдах гялгчдын адараа дорноос мандах алтан бомогт ханимен өдгийн нутгаа талтан торайсан шидэм богдота хайгуулж ирсэн шүнтэн хайрхаа дорны хайгуулж дор бүртэн завгүй донтох сэтгэлийн баяр талдаа хайртай хайгуулж бидний адрыг дуусгасан хайрын хорны минь зүүн хязгаараа зүүн хязгаар эрдэм багийнхан дээтэн утгоо эрдэс баялгаар дүүрэн зүүн хязгаар сайн ирсэн үлгийн нутаган царт минади баян ордтой торовенди төрсөн нутагтан төмөртийн овооны баян таламэ дүүрэн нутагатан нарсан хүнлэнги удам хүндийтэй цагаан тогдгоны баян ордодан цацх хэрэгэд гэрэлсэн замаа дорноос мандах алтан домогт ханимен өдгийн нутгаа талтан торайсан шидэм богдота хайгуулж ирсэн шүтэн хайрхаа дор бүртэн завгүй догдох сэтгэлийн баяр талдаа хайртай хайгуулж бидний адрыг дуусгасан хайрын хорны минь зүүн хязгаараа зүүн хязгаар эрдэм багийнхан дээтэн утгоо эрдэс баялгаар дүүрэн зүүн хязгаар
одоо Эрдэнэтийн шүлэг, Бряд улсын гавьяат, Монгол улсын соёлын тэргүүн ажилтан Сэндрийн хөгжим хайрлна гэдэг сайхан уран бүтээл ихшгэл гэж байна. Та бүхнийхээ өмнө эрхэм сайхан дуучнаа хүндэтгэн урья. Боловсролын хөгжим Эрдэнэтийн шүлэг санахын жаргал.
маргашийн наран мэн зүгүрний аяатагоо сэтгэлдээ шигэлээ зүнгийн борооно норсоор явна цэцгээ шигэлээ ингрэгчний чимээрээ зас шиг хуудраад ахын дээр чинь хайлмаараа зүчээ гуучраа савин шиг хөтөр мороо зүсэний дууч зүгнүн амьдрмаараа санахын жаргаа мартахын зовлон мэн симэрхий шаалтгаан маргашийн наран мэн зүгний аяатагоо сэтгэлдээ шигэлээ зүнгийн борооно норсоор явна шоу шигэнэсээ бодлыг чинь өргөмээрээ шанхи чинь цайтаад дэргэн чинь өргөмөрөө ихшээ хосдоо үр цайтар сумаараа эргээ хороо чамтай хамтаа тулмаараа санахын жаргаа мартахын зовлон мэн симэрхий шаалтгаан маргашийн наран мэн зүгний аяатагоо сэтгэлдээ шигэлээ зүнгийн борооно норсоор явна норсоор явна Монгол улсын урлагийн гавьяас зүтгэлтэн найдан жавын хөгжим Монгол улсын соёлын тэргүүний ажилтан яруу найрагч Пүрэв Эрдэнэсэнгийн шүлэг хайрын хавар Монгол улсын соёлын тэргүүний ажилтан уртын дуучин оюун туяа Дагнс бүжгийн хамтлаг дүүрэн сарвалтай үдшин уянхтай дурлал хайрын сэтгэлэн нэгэгэтэй араван зургаа насны хавар анхны хайрын дурсан чимээ алсын зүрхний мөнхийн гэгээ амьдрал хөвсөн нэндин мөчрэлээ
бэлгээсэн хайрын шууд ганганах зузан аниртай сүүдэр үргээсэн дулаахан гигэтэй нарны туяа тасан хаваа нандин хайрын дурсан ч минь алан зүрхний амьдрал хүсэн нандин учраа дурсамжтараа уянны хавраа дурсад бэлгээсэн хайрын хавраа дурсамжтараа уянны хавраа дурсад бэлгээсэн хайрын хавраа Монгол улсын соёлын тэргүүний ажилтан уртын дуучин оюун туяа. Тураг шүүн нисэж үл хүрэм, туурайт хүлэг, туулж үл барам, олон ус мөрний гатлаж, олон улсын хөлийг саадгүй давж, хүний амнаас аман зүрхнээс зүрхэнд одоо дамжиж мөнхөрж явдаг гайхамшиг дурлаг бол дууны урлаг байдаг. Тийм ч учраас Монголын ард түмэн дуунд дуртай, дуучиндаа хайртай байдаг. Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн эрхэм сайхан уран бүтээлчийг та бүхнийхээ өмнө урин залах гэж байна. Энэ хүн бол Дунгаамаа хэмээх дуугаараа ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн Монгол улсын гавьяа жүжигчин Баасанжав таныг тайснан хүндэтгэн урин залж байна. Үнэхээр манай нутгийн энэ сайхан бүсгүй бол үнэхээр дайчин бүсгүй бас манай соёл урлагийн их сургуулиар уртын дууны ангид суралцаж энэ их нөрөх геолог гэдэг энэ айхтар хүнд ажлын хажуугаар энэ сайхан дууны урлагт бас тэмцэж яваа ийм сайхан бүсгүй. Тийм учраас оюун туяатай бүгдээрээ сайхан халуун алга ташилтаар баяр хүргье. За ингээд би өөр ардын дууны хүн гэдэг таавгантэйгээ хамт Монгол ардын дуу дөрвөн уул гэдэг сайхан дуу өргөн барья да.
Татж үрингээгээ тонор чимэн тосон заллаа тонын хатагнд тортог амсуу гадын бурхна тулганда тагчаа та бүгдээ дуудаа оног хоногийн Намирын асгах бол шиг харцчээ үрийн дэрэгдэгээ байна Манчд мартам хонгор чимийн миний гэрийн сүлдэн байна Онод хоногийн хорвоод гэргээр иржээ дунгаамаа Отлын баярт миний амраа Тул тилеванда дунгамаа Нүмгүй нутаг шиг чамтайгаа үүдэн сүдрийг үзэлгүй цэнгэлтэй үүдэн хоймроо эзэгнэн хансаад зүүдэн юм шиг мэдлгүй жаргалтай Оног хоногийн хорвоо Баярт миний амраа жаргаж явна дунгамаа Дэнжин харгуйд дүмэн шуургүйж дэрсүү шарин жумэдэв шүүдээ Дэжхийн хүнтэй дөрөө шуургүйж тэгс үнэнийг танив шүүдээ Оног хоногийн Оног хоногийн хорвоод хэрэгээр иржээ дунгаамаа Отлын баярт миний амраа уулж яванда дунгамаа За баярлалаа их гоё байлаа Тэр дээгүүр зогоо эр зэргүүдэд батлан хамгаалах нэг үлстэй амжилт олохыг хүсье. Баярлалаа та бүхэндээ. Ингээд та бүхнийг өмнө оюунд яга дахин урья. Баярлалаа. Төрийн шагналт зохиолч яруу найрагч Ламсрунгийн шүлэг Даран загдын аялгуу хайгуулж харах уу. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан урдын дуучин оюун туяа. Хоодгийн усыг хараа өнөө харгуугийн зүсэнд харагдаа сэргэн нүдээр шивтэн ирсэн хайрын үгийн хатхан тоххон би чамайг аваад явах чи намайг аваад утгуу ингэж гуйхтэн хайруу
төрийн шүлэг хөгжмийн зохиолч Эрдэнэтийн аялгау хүний сайхан хорвоо. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин оюун туяа. Олон баярын шүлэг, олон баярын хөгжим, хайраар жаргах замбуулим. Эсэнэт хүмүүн заяана
дэлгэн цайлган зүрэхэндээ итгэл сүлэн аргадаад байх юм аа эрхэм сайхан замбуулинда хайрлуулах гэж мэндэлсэн маа эднэт хүмүүн заяана би хайрлах гэж учраас маа Зүнгөр хүрхэн даралиг зөвлөж жаргасан сэтгэл миндээ зүмбэлгийн заяа тавилангаа зүрх сэтгэлдээ дээлж явида эрхэм сайхан замбуулинда хайрлуулах гэж мэндэлсэн маа эднэт хүмүүн заяана би хайрлах гэж учраас маа эрхэм сайхан замбуулинда хайрлуулах гэж мэндэлсэн маа эднэт хүмүүн заяана би хайрлах гэж учраас маа Оюун театраа маш их баярлалаа. Ингээд та бүхнийхээ өмнө Монгол улсын үндэсний урлагийн театрын гоцол дуучин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Наранхүү хүндэтгэн урьж байна. Сайн байцгаана уу? Эрхэм та бүхэндээ хорин хаврын сайхан мэдээг дэвшүүлье. Сайхан урдж байна уу? Уран бүтээлийн тоглолтыг хадлуулж байгаа эрхэм нутгийн эгч оюутны агштай Гүйс үүтэй ажил үйлс уран бүтээл өндрөөс өндөр амжилтыг өргөн дэвшүүлж өнөөдрийн тоглолтод аялал дугаан бас өргөн дэвшүүлж урлагийн дэвсгэлт нь санд дөржийн хөгжим намжийн очролтын шүлэг аавда гэсэн уран бүтээлээ дээшлэн өргөнгөөе. За энэ сайхан тоглолт маань эрт тэргийнхээ амлыг хааж байгаа. Хэмбэрдэг сайхан цэргүүд маань ирсэн байна. Алга тушид сонсъё. Уян дээрээс мордуутан улаан тоос хаттаадгүй Минжроо унзачиг дэлгүүж гадигууч гайхуулгүй Үцхийг ихийг үцсэн Уйсин уртыг тулсан Дөрвөн мөнхөд хүлээстэй Гөлгөө авда хайртай би Гөлгөө авда хайртай би
ургах наран мандуутан уудагалдан ачаалдвэ тэргэл сарангигутэн тэггэ хүсгөө уудагдвэ буруу зүрөө айлгадаач мөд нич тархас аварсан Борд ертөн цаавиха бойдыг дахаж танаби бойдыг дахаж танаби Сайн тэгэн хүрэлцэн хэм сайхан авуудан хавгдын хиймэр цогцог золбоо өргөж дэшээ сайн сайхан байхын ирэлэг дэвшүүлье. Айлгэрийн ноён нуруугаа дүрдэн тулсан эрхэм сайхан авууд юм цог хиймэр өргөж дэшээ мандан бадарч явах болтугай. Хураа 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 хулга байдагвэ халтагим тэхичихвэл хацэлж хулга хэлдэгвэ ариун шудраг явахыг амин сүнсээ болгосон сүнсийг санаа тавиха сүлдэг химрийг өргөнөби сүлдэг химрийг өргөнөби ариун шудраг явахыг амин сүнсээ болгосон сүнсийг санаа тавиха сүлдэг химрийг өргөнөби химрийг өргөнөби баярлалаа. Өнөөдрийнхөө уран бүтээлийн тоглолтыг төлөвлөж байгаа хэм сайхан мөнхийг хайсны өрн зарч та бүхэндээ нэгэн сайхан дууг хамтран дуулж Монгол улсын урлагийн госдолтын зуны бацхийн хөгжим бүлгийн шүлэг Ханчин барилгачин хоёр гэж хуучин цагийн сайхан та бүхний зүрхсэлж болгосон сайхан дууг та бүхэндээ өргөн барья. Морядухар илгээл таваа хөвийг зарсан мянган төллийн авраг миний хонгор сайн байгоо Аваа эрдэний сүрэг намлайсаа Өдөр сайхан барилга босгоо өдөр бүтээл үргаваад өрлөг хийх ажил чамдан өдрийнхөө нормыг авууж байна хоо
Сүргийн эзэн чамайг хүлээх хүсэл сэтгэл надад байна хүлээх жаргалаар дүүн байна хоо Амарага сэтгээд нийсэн болохоор амьдраа сохи талдан байна хайрын сэтгээд үнэж бодохоор амьдраа сохи талдан байна Бэндэг нааг хайрлаа нийгмийн өвчи Атахам готтамна нүдний хамгаалж хир муртаа өчөж хүргэн би За тэгээд манай оюун туяа за ингээд урлагаас гадна олон сонголт ажлуудыг хийдэг. Одоо геологийн салбартаа нутаг орондоо их үнэтэй зүйлийг бүтээж явдаг ийм хүн байгаамаа. За би зухас дурдах юм бол Монгол улсын зөвлөх геологч, Дорнод Монголын хайгуулчдын холбооны үүсгэн байгуулагч, үүсгэх захирал, Монголын геологийн эмэгтэйчүүдийн холбооны үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн, Хинтээ аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, Хинтээ аймгийн Батнур сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн даргаар 12 дахь жилдээ ажиллаж байгаа. За мөн Монголын уртын дууны холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа ийм эрхэмсэг, эрхэм хүндтэй бүсгүй байна. За тэгээд мэдээж хэрэг энэ олон ажлуудыг амжуулж байхад түүний ар гэр, өөр хүүхэд, ахан дүүс, за ингээд эрхэм сайхан ачлалт багш нар нь энд цугласан сэтгэл зүрхэн зориулж байгаа эрхэм найзууд нь гээд бүх хүмүүс ардталт нь баган мэт түшигтэй байсан нь ойлгомжтой. Тийм учраас одоо манай оюун туяа тэр сайхан эрхмүүдийн төлөөлөл болсон хүмүүст хүндэтгэл үзүүлэх гэж байна. За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Та бүхэндээ хүрэлцэн ирсэн явдад миний би маш их баярлж байна. За миний дуудах гэсэн хүслийн минь биелүүлж надад алга дашхаар хүрэлцэн ирсэн эрхэм сайхан зочид, хайртай хань, үр хүүхдүүд, мэрэгжил нэгтэй геологчид, за өрмийнхэн, геофизикийн гэдэг урдууд маш олон хүмүүс байгаа. За мөн үүнээс гадна манай Хинтээ аймгийн нутгийн зөвлөлд, Хинтээ аймгийн Батнур сумын маань төлөөлөл бас хүрэлцэн ирсэн байгаа. За миний аав Дамжин Лусан гом гэж хүн 1988 онд одоо Хэлийн цэргээс дэд турандаа солтоогоор нэтгэртэй гарч байсан. Тэгээд аавд маань хүндэтгэл үзүүлж миний бас сайхан тоглолтыг үзэхээр хүрэлцэн ирсэн хэлчин дайч та бүхэндээ баярлалаа. За байдагчин карманд генералын вагон байдаг гэж хэлдэг. Та нараас мань хэдэн сайхан хурандаа, хэдэн сайхан генералууд төрхийг их чинь хэлж мэдэхгүй гарах нь бол
тодорхой. Тэгвэл эхчийнх нь амьдралд ойрхон нэг зүйлийг та бүхэнд хэлэхэд та нар маань одоо сэтгэл нийсэн заяаны ханаа одоод одон сайхан үр хүүхэдтэй өнөр өтгөн одоо ийм сайхан гэрийн өрхийн тэргүүн болох нь дамжиггүй юм аа. Ингээд та бүгдэнд нь эрүүл энх урт насыг хүсэн өрөөё. За энэ сайхан зааданд бас олон сайхан эмч, сувилагч, эрхэм сайхан багш нар маань хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд та бүгдэндээ заасан савнирхан тоо болгоноор, эмчилсэн хүнийхээ тоо болгоноор та нар маань бүгдээрээ эрүүдэнхвэж, урт наслаж, буян ишгэн тэр чинээгээрээ аривчин дэлгэх болтугай гэсэн сайхан өрөөлийг бас өргөн төвшүүлж байгааг маань хүлээн авнаа. За ингээд надад сайхан ингээд дуудах хүслийн минь биелүүл дуудах ур чадвараасаа зааж сургасан эрхэм сайхан багш нартай болон хайртай хүмүүстэй хүндэтгэл үзүүлэх юм та бүхэн хүлээн зөвшөөрнө. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Цэрэнгийн отхон цэцэг. Уртын дууны урлагийн гайхамшгийг оюун туяад маань таниулж байгаа ийм хүн байна. За дараагийн эрхэм хүн бол Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, боловсролын тэргүүний ажилтан, Алтан гац одонд, хөдөлмөрийн гавьяаны удаан түгийн одонд Цэрэн билийн Даш Цэрмаа хэмээх эрхэм хүмүүс байна. За Монгол Улсын гавьяат багш, зөвлөх инженер, доктор профессор Жамбын Цэвэн Жав хэмээх эрхэм дараагийн хүндэт зочноор морилон саадсан байгаа. За дараагийн эрхэм бол Монгол Улсын зөвлөх геологч, Нэмэн компани захирал түүний эрхэм хүндтэй арын асар их түшиг тулгуур болсон хань нижил Жамблын Баяр сайхан гэдэг хүн байна. За Баяр сайхан ахтаа бас эрүүлэнх урт удаан баярсан өрөөе. Өнөөдөр чинь бас Баяр сайхан ахын тоглолт шүү дээ. Хань нижил гэдэг бол хоёр нэртэй боловч нэг биетэй байдаг. Тийм учраас Баяр сайхан ахтаа бас халуун алга гიშэлтаар бэлэг барья. За одоо 8 дүүгийн игч, том игч Лувсан гомбын инх тайван гэдэг сайхан игчтэй хүндэтгэл үзүүлэх гэж байна. За инх тайван игч маань малын эмчээр 50 гаруй жил ажилласан. Хөдөө аж ахуйн яамны тэргүүний ажилтан, салбартаан тэргүүлэгч ийм сайхан эрхэм хүмүүс байна. За мөн Монгол Улсын гавьяат эмч Эдэрмэг эмнэлгийн захирал, Батнур сумын Улаанбаатар хотын тэргүүлэгч Нямаа эгчтэй бас хүндэтгэл үзүүлэх гэж байна. Одоо боловсролын тэргүүний ажилтан, эдийн засгийн тэргүүний ажилтан, Алтан гац хөдөлмөрийн гавьяаны удаан түгийн одонд ангийн багш, Цагаан ламын ламжа багштай оюун туяа хүндэтгэл үзүүлж байна. За ингээд эрхэм хүндэт сайхан зочид хүндэтгэлийн эзэдтэй халуун алга ташлаар бэлэг барья. Харин одоо дуу цэцруулагчаа Монгол Улсын гавьяа жүжигчин эрхэм багш Чулуун цэцэгчтэй хүндэтгэл өгье. Манай оюун туяа маш их сайхан сэтгэлтэй, хамт олонж нийгмийн төлөө маш их зүтгэлтэй ийм бүсгүй. Тэгээд өнөөдөр одоо яг Баасанжи багш маань, за тэгээд соёл урлагийн их сургуулийн, хөгжмийн урлагийн сургуулийн, үндэсний урлагийн тэнхмийн багш оюутнууд зүгээр бүгдээрээ л хүчин зүтгээд хүрэлцэн ирсэ. Оюутнуудтайгаа за бүжгийн хамтлаг одоо миний охин хүргэн хоёр би жараатэл хоймоор дагуулж ирсэн. Бүгдийг л хамаад ирлээ. За ингээд одоо хүн болгоны дэм тусаар бүтдэг бидний ажил одоо яг ингээд олон түмний хүчээр сайхан болж байна. Оюун туяагийн маань тоглолтыг сайхан хүлээж авч байгаа та бүхэндээ их баярлалаа. Оюун туяа анх одоо над дээр ичнэгээр ирж суралцаад тэгээд би Бээжингийн их сургуульд багшлагаар явахдаа өөрийнхөө төрсөн дуу отхон цэцэгт шилжүүлж өгөөд явсан. Тэгээд миний дуу отхон цэцэгтэр одоо төгссөн. За Даш Цэрмаа багштай бас хамт суралцж байсан. За ингээд бүгд нь аз жаргал сайн сайхан бүгний хүсэн өрөөгд оюун туяадаа номын дээжийг ардуулъя. Баярлалаа. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Яруу найрагч Бүрвийн шүлэг, Монгол Улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Цэвэн Арддангийн хөгжим бүсгүй заяа.
Эдгэдэ сараны амьяда сангамоо эргийг амьдралын үзэгсэлтэй цаамоо хосоор тавилангийн нандин үчиг хайрлах зүрхний амаргаа ямба устэй заяа бурхан төрөдөө үэн дошигээ уянд бацаяада үзэгслэн мана хоровоо гэрэл тууж сүүн сэтгэлээ дэж чарапга устэй заяа бурхан төрөдөө үэн дошигээ уянд бацаяада үзэгслэн мана хоровоо гэрэл тууж сүүн сэтгэлээ дэж чарапга сүүн сэтгэлээ дэж чарапга Эрдэнэтийн шүлэг хөгжмийн зохиолч Чулууны аялгау нутаг гүйсэн хүлэг Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин оюун туяа эсэргэн нэгдэл бүжгийн хамтлаг. эцэг дээцээс үдээсэн буяа игдгүй хурдан хүллийг моримээ аан турага ирлин захилсан асри хотос тимууж ирсэн асртэн амаа өнгөсөн ажиг Бичигээ санаа колос гүйсээ ичидэ сүрхтэйгээ нисингэ хүлэгээ аттон сүргээ стотторсон буяа арамага сайхан аксам хүлэгмээ нэмэрсэн сүдэ шингэртэл цайсаа Нисингэ хүлэгээ
нийцэн хүлээгээ Өнөөдрийн энэ сайхан тоглолтод одоо үзэгчдийн танхимд олон сайхан геологчид сууж байгаа. Ягаад гэвэл манай оюун туяа маань амьдралынхаа бүх хөлс хүчийг геологийн салбарын хөгжилд одоо үнэтэй хувь нэмэр оруулж явж байгаа ийм эрхэм байнамаа. Тэгээ геологийн салбарын хөгжлийн талаар одоо би бас та бүхэндээ бүр уншиж төлөвлүүлье гэж бодож байна. За оюун туяа 1986 оноос өнөө хүртэлх 39 жилийн хугацаанд геологийн салбарт ажил амьдралаа холбон алтны үндсэн болон шорон орд, нүүрс, жонш, полиметалл, вольфрам зэрэг олон ордыг нээхэд хувь нэмрээ оруулж байсан байна. За мөн үйлдвэрлэлийн хээрийн судалгааны ажлыг удирдан гардан хэрэгжүүлэх зэргээр амжилттай ажиллаж геологийн салбарын хөгжилд залуу насны хийж бүтээх бүх эрч хүчээр зориулж зовлон жаргалыг мэддэг учраас олон шүлэг яруу найргийг зохиож байсан гэж би тоглолт эхлэхийн өмнө дундуур бас хэлжсэн. Тэгээ одоо энэ сайхан яруу найргийнхын бүтээлийг бүгдээрээ хамтдаа төлөё. За өрмийн залуус гэдэг сайхан дууны шүлгийг зохиосон байна. Аялгауг нь буурлаа гэдэг хүн зохиосон байна. За энэ сайхан уран бүтээлийг Монгол улсын ардын жүжигчин Жаргал сайхан гэдэг хүн амьдруулж геологийн салбарын сүлд дуу болсон ийм сайхан уран бүтээл байна. За гэвч одоо Монгол улсын ардын жүжигчин Жаргал сайхан ах маань Америкийн нэгдсэн улсад явж байгаа учраас энэ тоглолтод хүрэлцэн ирж чадсангүй. Гэхдээ бүгдээрээ уран бүтээлчийн сайхан дууны уран бүтээлийг төсжүүлсэн хэлбрээр нь бүгдээрээ дэлгэцэн анхаарлаа хандуулад үзэж сонирхъё. зүтгэгээж эрцэрэг шигэтэд тангаргөргөө гэж их байлаа хайрлах сэтгэлээрээ эрдэнсийн ордыг нэхэр морцёо хангар цэжиндээ цогтлох зүрхэндэн хатуу бүхнийг зодох омог дүрмби татрын ховыг тооч улда хач хатууцсан хаттай цогтой хүдрэрчүүдээ урми машинын хүнлэн догрын үлсэн дэжнүүдэн сорон гарнаа оннин рэдик хамтдаа бүтээсэн урмин залуусаа химэртэй яваарай хадун хуйтны жажралгүй хамтдаа урагшлах эдгнэр чигүрэлсэн амьдралд дэгсэн үйлстэн танартаа айдууны хададик өргөн барида урми машинын хүмнэн догрын үйлсэн дэжнүүдэн сорон гарнаа хамтдаа бүтээсэн урмин залуусаа химэртэй яваарай урми машинын хүмнэн догрын үлсэн дэжнүүдэн сорон гарнаа оннин рэдик хамтдаа бүтээсэн урмин залуусаа химэртэй яваарай
геологч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан урдын дуучин Оюун Туяагийн шүлэг хөгжмийн зохиолч Эрдэнэбатын аялгау дуулах хүсэл Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Оюун Туяа. Тэнгэрийг махтамаар очтон хорвот аялтамаар олсоны дунд дуудамаар онгоц хөгөн батарамаар дуудамаар яруухан аялавуу цахавар дуудах хүсэлтэмин Сэтгээд уярмаар үсээд мөрөдөд хитэмээд хүчурам огмоор химбэр сэргийн батарамаар дуудамаар яруухан аялавуу цахавар дуудах хүсэлтэмин жаргалтай зүүн дэлгэрээ замсуус өгд баярам замаа заяа бойнан ундарсан жахана айдгоо мэдэрээ дуудамаар яруухан аялавуу цахавар дуудах хүсэлтэмин Яруу найрагч Пүрвийн шүлэг Утган баярын аялгау жаргалтай бүсгүй бий. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Оюун Туяа. Хорвогийн хамгийн жаргалтай үсгүй онноч дөхөөсөн заяадан талархыг хосгож ханисан тавилан гахарлыг осны ходонд дүүрэн жаргалтай орчдонгой ражодро амьдрий хоёулаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 150 151 152 153 154 155 156 157 158 159 1
хаан түшиг нүмөрөө хаандан хайртай Брэлт ава таньхаа үдисэгээ мөрөдөн хайртай харин дулаан хантай бүсгүй хүн бүсгийн зоргоор ирэхэлжэн дардгаа сайхан байна. Монгол улсын соёлын тэр үнэ ажилтан уртын дуучин эрхэм дуучлаараа бахархаж байна. Бас сайхан шавьаар баярлаж бахархаж байна. За тэгээд сая дэлгэцэнд гарсан жаргалтай бүсгүй би хэмээх энэ дууны дүрсжүүлэлтэнд бол манай оюун туяагийн 5 сайхан охин гэр бүлийнхээ хамтаар хань ижлэн ингээд бүгд ингэж сэтгэл зүрхэн зориулж энэ клипийг бүгд тоглосон байгаа. Урлагт ямар их хувь нэмэр оруулсан бэ гэдгийг бас та бүхэндээ толилуулъя гэж бодож байна. За Батноров 90 жил, 3 түмэн адуу, Батноров сумын соёлын төвийн 30 жил, манай өрөмлөгийнхэн хүслээр жигүүрлсэн аз жаргалын өргөө баримтат кинонуудыг за мөн Адтай жалууд, Саарл хүн, Миний найз, Ламаадан уран сайхны кинонуудыг тус ивент итгэж зарим кинонуудад нь бүр найруулагчаар нь ажиллаж байсан байна. Дорнод Монголын геологчид, Монголын эмэгтэйчүүд геологийн салбарт 2 бот, Монголын геологоос төрсэн гэр бүл удам залгасан геологчид ном, сарны доорх ятгын эгшиг, хэл дөнгөрүүлсэн он жилүүд, Данзан Аравжаа хутагтын 380 жил миний дурсамж номыг ивент итгэж байсан байна. За түүнчлэн Батноров сумын дашчаан хорлон хийдийг шинээр барихад зураг төслийг гаргуулж, Тэмүүжин боорчийн хөшөө, хүүхдийн хөшөө, Монгол имэйлийн хөшөө зэргийг барихад гар бие оролцож хандив тусламжаан үзүүлж байсан байна. За энэ мэд соёлын үеийг тех хадгалан хамгаалах, дэлгэрүүлэх үйлсд оруулсан хувь нэмрийн үнэлж Монгол
улсын соёлын тэргүүний ажилтан хэмээх эрхэм цодоор Ингэр юугийн ядаасан байна. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, уртын дуучин, геологч, Лувсан гомбын оюун туяа. Тийм эрхэм хүндэт үзэгчтэй их дэлхийгэн судалсан, эрдний ордыг нээлтсэн, хайгууч бүсгүй хатан дэлхийг магтаж дуулсан жаргалтай бүсгүй тоглолт энд хүрээд өндөрлөж байна. Эрхэм хүндтэй үзэгчид, арга ирээхэн, ачталт багш, бүхий сайхан хүмүүст нь бүх уран бүтээлчтэй маш их баярлалаа. Гүн талархтаа илэрхийлье. Та бүхний минь амьдрал үргэлж хур бороо шиг аз жаргалаар дүүрэн байх болтугай. Та бүхэндээ аз жаргалын дээдийг амар амгалан хүсье өрөөё. Соёл урлагийн их сургуулийн хэл ярианы техникийн багш Бодорчимэг багш маань ингээд хүндэтгэн энэ тоглолтыг сайхан хөтлөж өгсөн чин сэтгэлээсээ баярлалаа.